Сайн аа өдрийн минь. Сайн өдрийн мэнд. Өдрийн минь. Мамад яг юу хийдэг газар вэ гэхээр хүүхэд төрүүлэх болгонд миний хийжсэн зүйл тодорхой хугацаагаар зогсдог байсан. Тэгээд тэр нэг пауз авчаад дахиад эхлэх гэхээр би өөртөө ур чадварын хувьд гологддог. Хийж явсан зүйл маань өшөө ингээд шинжилэл болоод би бас тэр цаг үеэсээ бас хоцорчихсан байдаг. Энэ болгон хүүхдээ төрүүлээд гэртээ сууж байгаа ээжүүдэд яг л надтай адилхан ийм проблем авчирдаг гэж бодож байна. Виртуал туслахын үйлчилгээ олон улсад нэлээд одоо бүүм болсон. Би ч гэсэн гэрээсээ яг энэ үйлчилгээг хийж болох юм байна гэж бодоод анхны үйлчилгээг авсан. Болж исэн. Гэхдээ тэр харилцагчийн маань надаас хүссэн зүйлийг бүгднийг би чадахгүй байсан. Тийм учраас надад баг хэрэгтэй юм байна. Багаараа байх юм бол илүү олон зүйл чадна, үнэлгээ маань өснө. Би бас ингээд өөртөө цаг гаргаж болох юм байна гэдэг ийм хид хідэн хүчин зүйлээс болоод би виртуал туслахын агентлаг гэдэг зүйлийг эхлүүлээгээ онлайн орчинд ажилладаг ээжүүдийг 2020 оны 3 сараас эхлээд бэлдэж эхэлсэн. Одоогийн байдлаар бол 150 ээж нь тогтвортойгоор Mom-Aid агентлагт гэрээсээ үйлчлэгээ үзүүлээд ажиллаж байна. Тэгээ ямар төрлийн үйлчлэгээ үзүүлдэг вэ гэж хүмүүс их асуудаг. Бизнесийн 5 салбарт үйлчлэгээ үзүүлдэг. Бизнес төлөвлөлтийн салбар гэж байгаа. За дараагийнх нь болохоор контент үйлдвэрлэлийн салбар гэж байгаа. Гадаад харилцаа орчуулгын салбар гэж байгаа. Дараа нь санхүү эдийн засгийн салбар. Харин Mom-Aid агентлагийн яг бодлогоор хөгжүүлж байгаа салбар бол дижитал шийдлийн салбар гэж байгаа. Ялангуяа энэ салбарынхаа үйлчилгээг бариад олон улсын зах зээл дээр ажиллана гэж тооцоолж байгаа. Бидний одоо алсын зорилго бол Монгол ээжүүд гэрээсээ олон улсын зах зээл дээр ажиллаад ажлынхаа хөлсийг буюу цагийнхаа хөлсийг валютаар авах нь бидний номер 1 зорилго юм байна.